За өчигдөр би Сатанатын төрсөн ах айтемын өгсөн гэрчийн мэдүүлгийг та бүхэнд ингээд орчуулсан байгаа. Үргэлжлүүлээд хоёр талын өмгөөлөгчийн асуусан асуулт дээрээс нь прокурорын асуусан асуултыг та хэдтэй ингээд танилцуулнаа, хариултуудыг танилцуулнаа. За 2023 оны 3 сарын 20-нд Сатанатын ах нь гэрт нь ирээд одоо нөхөртэй зодтолсон шүү дээ. Тэгээ цагдаа дуудаад нэг хэрэг болсон. За энэ явдлаас 4 хоногийн дараа 3 сарын 24-нд Сатанатын ах айтем аав ээжтэн зургийг нь явуулсан. Тэгээд аав ээжтэй бүх юмыг нь хэлсэн. Ягаад гэвэл гэр бүлийнх нь ахыг нь ерөөхдөө одоо дүүгийнхаа зүгээр нөхөр дээр очиод зодоод ингээд хэрэг үүсгэсэн, сохтуудаа ингээд тэнэгтсэн гэж ойлгоцсон. Тэнгүүд өмнөдөө ол юм болсоо гэж тайлбарласан байгаа байхгүй. За тэгээд Сатанат болохоор үргэлжлүүлээд ах руугаа ингээд нэг хэд хоног тэр хоёр ингээд нэг хэд хоногийн туршид бөө ингээд хэрүүл уралтай ер нь би биндээ айгу дургуугаа илэрхийлж ирсэн. WhatsApp-ын чатнаас нь ингээд одоо энэ нотлох баримтууд гарч ирж байгаа хгүй. Тэгээд Сатанат ахлуугаа жишээлбэл 3 сарын 24-нд бусдын амьдралд бүү оролцох зайл чи гэр бүлийн амьдралын талаар юу ч мэдэхгүй. Ягаад гэвэл одоо ах нь гэр бүлтэй болж амжаагүй байгаа ч юм уу тийм. Тэнгүүд айтем тэрэнд хариулсан байхгүй. Чамд хамаатай бүхэн надад хамаатай. Тэгээд үүгээр чат өндөрлсөн байна. За прокурор айтемаас асуусан барьцаалагчийн синдром гэж яг юу юм бэ? Та энийг ингээд мэдүүлэг дундаа дурдлаа гэсэн чинь ах нь болохоор за ер нь бол өөрийг нь хүчирхийлдэг хүнийг өөрийг нь хамгаалдаг гэж итгэдэг нэг тийм сэтгцэн өвчин гэх юм уу. За энэ үед прокурор айтемаас асууж байгаа хгүй та яагаад ингэж нөхөрт нь одоо хувьчилт сануулж болоогүй вэ? Нөхөртөө ингээ хувьчилж уучраа олж болоогүй гэсэн чинь ерөөхдөө тэр 23 оны 3 сарын 20-нд болсон додоноос хойш би нөхөртөө юусоо уулзаагүй. Би бүр одоо нөгөө нэг охин дүүгээ нас орсны дараа л тэр нөхрийн талаар одоо ингээ сонссон. Тэгээ юусоо уулзаагүй. Сатанат ч гэсэн ерөнхийдөө додон болсноос хойш нөхрийнхаа талаар бүр юу ч яриха болцсон. Одоо жишээлбэл төрс өдөр болж нэг чинь тэгж ингээ хувийнхаа амиг орлоо ярьдаг. Хизээч нөхөр намайг зодож ийн ч юм уу те нөхөр намайг ингээд дарамтлаад байна гэсэн тийм мессежүүдийг ахтаа ерөөсө хэлэхэ болцсон байгаа байхгүй. Тэгвэл хувийнхаа юмнуудыг бол Сатанат ярьдаг. Жишээлбэл ингээд би ерөнхийдөө оройдоо нойргүй байгаа, ингээд нөхөр намайг унтуулахгүй байгаа энэ төр гэж бол гомдлж ийсэн. Тэгээд айтем болохоор Бишимбаевтай ерөөсөө уулзаагүй 5 сар Сатанатын төрсөн өдөр болсон. Тэгээд тэр төрсөн өдөр нь ресторан баауд болсон байхгүй. Тэгсэн ч ахыгаа битгий ир гэж хэлсэн дүүн. Ягаад гэхээр төрсөн өдөр дээр нөхөр нь ирсэн байгаа. Тэгээд найзууд нь байгаа. Тэгээд төрсөн өдөр маань ирээд хэрэггүй гэсэн. Сатанатыг яг ингээд ойлгох юм бол ер нь ахыхаа санааг зовооч ингээд нөхөр нь өөрийг нь зодчихсэн ч гэсэн дахиж ахтаа юм хэлээг байхгүй. Зөвхөн одоо тэр зоддог байснаас үлдсэн ганц ингээд нөгөө нэг нотлох баримт бол ах руугаа явуулсан нэг зураг тэрийг гэр бүлийнх нь бүгдээрээ мэдчихэж байгаа. Дээрээс нь найзуудтайгаа чаталсан чатна. Тэгээд дээрээс нь одоо ах нь болохоор өөрийнх нь одоо дүүгийнх нь шалдан бичлэг дүүгийнх нь нөхөрт байгаа гэдгийг нас орсныхын дараа мэдсэн гэж байгаа байхгүй. Айтемыг мэдж байгаагаар Бишимбаев Сатанатын утсанд AirTag гэдэг юм зүүцсэн байдаг. За тэр нь болохоор юм Apple-ийн бүтээгдэхүүн байхгүй. Хүн ингээд түлхүүр мөлхүүрэндээ зүүчдэг байхгүй. Машины түлхүүр энэ төрөө олохгүй байвал шууд ингээд AirTag асаагаад Find My Phone-оор олчтیں۔ Тэгээд Сатанатын утсанд бол AirTag ингээд холбоостой байдаг. Тэгээд ерөөхдөө яг ингээд нэг үйл явдлыг прокурор айтемаас асууж байгаа байхгүй. Ер нь бол ямар үйл явдлууд болж ирсэн бэ гэсэн чинь за 23 оны 8 сард бол айтем ерөөсөө Казахстанд байгаагүй ажиллаар ингээд одоо Казахстанаас гараа явцсан байсан. Тэгсэн чи тэр үед нэг удаа ингээд WhatsApp-аар Сатанат бичээд би таанд ч хонж болох уу гэсэн чи би гэртээ байхгүй байгаа штэ гэд би гэртээ авах байгаа штэ гэсэн чи түлхүүр нь байхгүй ганц түлхүүртээ тэрийг аваа явцсан байсан. Тэгээд дараа нь дахиад ингээд улсаасаа гарч явахдаа за би ямар ч лээсэн түлхүүрээ ингээд юу post box буюу одоо нөгөө нэг mail box гэж юу гэдэг лээ. Шууд ингээ хайрцагтаа үлдээчи гэд тэгсэн чинь за тэгэрэй гэд тэгээд нэг удаа ингээд түлхүүрээ үлдээгээд тэр үед нь яг Сатанат асууж тараад гэхдээ тухайн үед хоёр дахь удаага асуухтаа гэрт нь очиж хонсон үгүйг ерөөсөө мэдгүй ямар ч лээсэн түлхүүрээ нэг удаа үлдээчихсэн. Тэгэхээр 8 сар 9 сард бас Сатанат бас нөхрөөсөө ингээл явж исэн байгаа байхгүй. За Сатанат 7 сард нөхрөөсөө салсан гэд төрлөх хот руугаа нэг хэд хоног явж исэн. Бас 4 сард бас нэг 2 хонож исэн гэлээ 2 сард ч гэлээ. Ерөнхийдөө ингээл нөхрөөсөө явлаа гэл ингэж айгүй олон удаа тэгж исэн юм байна л та. Тэгэд 8 сард болохоор ингээд ахынхаа гэрийн төлхөрийг яагаад асуусан бэ гэхэлэр зүгээр ахынтаа очиж унтмаар байсан гинэ. 23 оны 10 сарын 2-нд айтемын гэрт очиж хонж болох уу гэж асууж ирсэн. За 10 сарын 5-нд нөхөртөөгөө маргалдсан гэдгээ ахтаа хэлсэн. Тэгээд 10 сарын 6-нд тэдэд очиж хонно гэснээр тэдэд очоогүй. За 10 сарын 8-нд нөгөө нэг байр түрээслээд тусдаа гарсан гэж хэлсэн. За 10 сарын 15-нд хамт гэр бүлээр нь одоо аав ээж нь бүр нөгөө нэг төрлөх нутгаасаа ирээд хотоосоо ирээд тэгээд хамт гэр бүлээрээ хоол идээд ээжтэй цуг шопинг буюу одоо дэлгүүр хийсэн байна. За ингээд 10 сарын 26-нд нөхөртөөгөө буцаад нийлцсэн байсан гэсэн.
Тэгэд гэр бүлийнх нь ерөнхийдөө санаа маш их зовж исэн. За нөхөр нь яг өөрийг нь додж байгаад биш, ер нь сэтгэл санаанд ажгүй болов гэд нөхөр нь өөрийг нь додохгүй байгаа л гэж ингээд бодож байгаа байхгүй. Яагаад гэвэл сатанад гэр бүлийнхэндээ тийм юм аяраас хэлэхэ болцсон. За ингээд 10 сарын 15-нд гэр бүлээрээ хоол идээд ингээд байж байхдаа яагаад одоо тусдаа гараад нөхрөөсөө салж байгаагаа ингээд ерөөсөө хэлээгүй. Тэгээ тэрийг нь гэр бүлийнхэн нь ч гэсэн асуугаагүй. Яагаад гэвэл ингээд шууд ингээд та хоёр яасан маасан гэл ингээд шууд ярьж чадаагүй. Жохон эмзэг сэдв байсан гэх юм уу. За IT-ийн мэдхээр 2023 онд тэр хоёр нийтдээ 8 удаа салсан байна. Тэгээд сатанат байраа өөрөө түрээсэлсэн гэж байгаа байхгүй. За энэ дээр айгүй их асуудал үүссэн. Сатанат ингээд нөгөө түрээсийн байранд байхад яг хин түрээсийг нь төлсөн бэ? Нөхрөөсөө явхад яг нөхрөөсөө тэтгэмж авч ирсэн нь өөрөө мөнгөөр одоо түрээсэлсэн бол тэр мөнгөө хаанаас олсон бэ энэ төр гэдэг. За 11 сар гараад 11 сарын 4-5-нд 2 гэр бүл уулзсан юм байна. Бишимбаевын аав ээж болон Сатанатын аав ээж хоёр. За гэрэлснээс нь 11 сарын дараа уулзсан гэсэн үг. Яг нас гарахаас дөнгөж нэг 4 хоногийн өмнө гэх юм уу. За тэгээ тэр үед нь болохоор айтем урагдаагүй. Тэд нэр хоёр талын аав ээж нар хоёлаа Баавар ресторанд уулзсан. За бүх юм тайван байсан. Бараг 6 цаг уулзсан гэж байгаа байхгүй. Тэгээд тэрийг айтем яаж мэдчихэж байгаа вэ гэхэд тэгэхээр аав ээж нөгөө Павлодар хотоос Астанад ирэхдээ ахынд нь байсан гэсэн. Тэгээд уулзчаад орой ахынд нь ирээд тэгээд ерөнхийдөө 50 гоё уулзалт боллоо гэж ярилцсан. За ингээд энэс цаашаа тийм 10 сарын 26-нд нийлчээд одоо нийлснээсээ нийтдээ бараг нэг 14 хоногийн дараа ингээд алуулсан байгаа байхгүй. За 11 сарын 9-нд IT биш дээ тий 12 цаг 40 минутанд дүүгээсээ дуудлага авсан. Тэгээд дүү нь болохоор ах руугаа залгаад би танад очих хонж болох уу гэх тэгэхээр тих чи таксидаа хүрээд ир гэдгсэн. Тэгээд залгачаад байдаггүй. Тэгэхээр ах нь шөнийн 1 цаг 4 минутанд буцаага залгасан чинь утаа авдаггүй. Тэнгүүд нь локейшнийг нь харсан чинь яг тэр Баавар рестораны ойр хавьд заажсэн байхгүй. За тэнгүүд нь окей гэдэг тэгээ 2 цаг хүртэл хүлээсэн. Тэгээ 2 цагт дахиад локейшнийг нь харсан чинь яг Баавар рестораны хажуу талд байдаг нэг буудлын ойр хавчмыг харуулжсэн байхгүй. Тэгэхээр оройтон болохоор манад ирэхгүй шууд буудалд очиж хонцсон байна гэж ойлгоцсон. Дүү нь ядарсан болохоор хол явж чадлаггүй хажуугийн буудалд ороод хонцсон байна гэд итгэцэн байсан. Тэгсэн чинь өглөөний 7 цаг 46 минутанд дөрвөга хаана байна гэд бичсэн чинь ерөөсөө ингээд хариу аваагүй. Тэгээд утасных нь локейшнийг нь ах нь харсан чинь тэр буудал ойр байж лээсэн. За ингээд тухайн өдөр яг ажлын ингээ өдрөөс учраас өглөө ажилдаа яваад одоо ажлаа тараад 4-5 үед ах нь гэртээ ирсэн байгаа. За ингээ орой хоол идэж дуусчаад 8 цагт байж исэн чинь Сатанатын найз нь яриад интернет сайтаар ингээд нэг нөхөр одоо эхнэрийгээ Баавар ресторанд алдсан гэсэн мэдээлэл яваад байна. Тэгээд юу болсон болоо гэд асуусан. Тухайн үед утасных нь локейшнийг нь харахад нь штэ. Сатанат утасныхаа локейшнаар өөрийнхөө гэртээ байжсэн. Нөгөө нэг 5 давхарт байдаг нөгөө бүтэн том хаус гэдэг штэ. Тэрэндээ. За тэгээд бүр гайхаад Сатанатын гэрлөө явсан байгаа. Тэгээд бүх хүмүүс рүү яриад дүүн хаана вэ гэсэн чи хинч уцаа авахгүйсэн. Тэгээд гэрлөө нь очиод 5 давхарт очиж нөгөө нэг хаалган тогшоод 3 давхарт очиж хаалган тогшоод хинч байгаагүй. За тэгэнгүүт нь гэр бүлийнхнийг ингээд залгаад дүү чи яатсан бэ? Дүү чи яатсан бэ? Юу болоод байгаа юм бэ гэж асуусан. Тэнгүүт нь за би сайн мэдэхгүй байна. Би сайн ингээд юу мэдчихэд хэлье буцаага залгая гэдгсэн байхгүй. Тэгээд алдаа байлгүй дээ одоо энэ цагдаа нар ингээд буруу мэдээлэлд байгаа илгүүдээ гэж бодсон. За тэгээд шууд гастро центр руу явсан байгаа. Тэгээд би Сатанатын ах байна. Сатанат өгсөн гэж цагдаа нар надад хэллээ. Энэ өмнө үү гэж тэгсэн чинь цагдаа нарт ирээд би Сатанатын төрсэн ах нь байна гэдгсэн чинь цагдаа нар Сатанатын цогцоос ингээ VIP нэг өрөөнд байгаа. Одоо ингээ авч явах гэж байна. Тэгээд Бишимбаевыг цагдаа нар аваад явцсан байгаа. Одоо ингээд цагдаагийн газар байгаа. Гингүүт нь шууд аав руугаа яриад Сатанатыг алчихжээ гэж хэлсэн. Тэгээд алуурч нь кондик юм байна гэж хэлсэн. Ээж нь яг утасны цаана ингээ аавынх нь одоо холооны цаана ингээ бүр амар ойрлсон гэсэн. Тэгээд нэр нэг юм хэлэх мартчих. Айтем ингээд нөгөө нэг гэрт нь очиод 5 давхар 3 давхараар хайж байхдаа цагдаа руу залгасан байхгүй. Би дүүгээ хайж байна. Манай дүү олдохгүй байна гэж тэгсэн чинь манай дүүгийн талаар мэдээлэл яваадах шиг энэ ингээ хин юм болоо гэж тэгсэн чинь наа чи ингээ Сатанат нүкэнэ мөн баха гэж тэгсэн байхгүй. Тэгсэн чинь цагдаа нарын ярианд итгээгүй учраас Баавар ресторанд явсан байгаа байхгүй. За ингээд прокурор болон өмгөөлөгч нар айтемаас дахиад өөр зөндөө олон асуулт асуусан. Тэр нь болохоор Сатанатын ингээд нөгөө орлогын байдал. Сатанат бүр аль 22 оны 10 сараас хойш өөрийнхөө одоо хийдгээс ажиллаа хийхээ болоод Баавар ресторанд ажилладаг болсон гэж байгаа шүү дээ. Тэгээд Баавар ресторанаас ерөөсөө цалин авдаггүй байсан айгуу сонио. Ямар ч цалин авдаггүй. Яагаад цалин авдаггүй байсан бэ гэсэн чинь Сатанат тэнд яг одоо албан ёсны ажилчин биш гэж байгаа байхгүй.
Тэгээд хуримснасаа хойш штэ одоо нөхөртөөгөө батал яг аль бие сар биш л дээ. Гэхдээ ерөөхдөө нөхөртөөгөө ингээд ёслол хийж сууснасаа хойш гэр бүлээсээ дандаа 50,000, 60,000, 70,000, 100,000 тенге буюу одоо нэг 150,000-аас одоо бараг 700 хэдэн мянган төгрөгийн ингээд зээл дандаа авдаг болсон байсан. Прокурор яг энэ чатыг ингээд илүү дэлгэрэнгүй тайлбарлаач гэж хүссэн. Айтем сатанат руу тэр чамааг эвдэлсэн гэж бичсэн байсан. За энэ үгийг та илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө гэсэн чинь сатанат ерөөсөө инээхэ болцсон, ерөөсөө өөртөө итгэлтэй байхаа болцсон. Сатанат өмнө нь бүх юмыг ингээд маш чөлөөтэй сэтгэдэг, маш эерэг ингээд бүх хүмүүстэй инээж харьцдаг, ийм амьдралын баяр хөөртэй, баяр баясгалантай эмэгтэй байсан. Тэгсэн чинь ингээд бүр хувьс игээд шал өөр хүн болсон, тэр нь байхаа болцсон. Тийм учраас би сатанатыг чи эвдэрсэн байна гэж хэлсэн. За тэгээд дээрэс нь сатанатын хурууг нэг удаа хугалж исэн байлээ. Ингээд нөхөртөөгөө цуг нэг одоо юу гэлээ улс дотроо хот хооронд нислэг хийж яхад хурууг нь хугалсан байсан тийм зураг байсан. Тэгээд тэр хурууг нь хугалсан байсныг нь ах нь нас орсныхан дараа мэдсэн байгаа байхгүй юу? 23 оны 3 сарын 8-нд сатанат ахтайгаа уулзахаас өмнө бүр ингээ шүнжэнгөө мэрэгч төлөвчтэй уулзаад айгүйх ингээ ядарсан байсан гэж байгаа штэ. Тэгээд тэгсэн чинь яагаад ингэж мэрэгчдэр очсон болоо гэдгсэн чинь ерөөхдөө Бишимбаев бол дандаа бүх үйлдэл үгээ энэ төлөгчөөс асуудаг гэсэн. Тэгээд сатанаттай бүр уулзахаасаа ингээд бүр хуримлахаасаа өмнө хүртэл энэ мэрэгч төлөгчөөс энэ хүнтэй ингээд танилцах талаараа бараг асууж исэн юм билээ. Тэгээ айтемыг мэдж байгаагаар бол Бишимбаев бүх үйлдэлээ яг тэр мэрэгчээс асууж одоо төлөгчөөс асуусныхаа дараа хийдэг гэсэн гэж байгаа байхгүй юу? Айтемын хэлснээр сатанат Алматы хотод санхүүгийн чиглэлээр их сургууль төгссөн. Дээрээс нь нөгөө нэг гэр бүлийнхнээс мөнгө зээлдэг байсан гэдэг байгаа шүү дээ. Тэгээ тэрийг ингээд прокурор өргөжлүүлээд асууж байгаа хгүй. Тэгсэн чинь 2022 оны 12 сарын 31-нд сатанат надаас шинэ жилийн ширээ засах гэсэн юм а гэд ингээд мөнгө зээлсэн. Тэгээд тэр мөнгөө ерөөхдөө ингээд нэг баг багаар ингээд буцааж өгсөн. Зарим мөнгийг буцааж өгдөг, зарим мөнгийг болохоор ингээд нэг бэлэг зээлт гээл ингээд өнгөрөөчдөг тийм байсан. Гэхдээ ерөөхдөө мөнгө зээлдэг болцсон байсан. Сатанат өмнө нь бол ингээд гэр бүлийнхнээсээ мөнгө зээлхээс илүүтэйгээр бүр мөнгө ингээд өгдөг гэсэн гэж байгаа хгүй юм хуманд туслаад. Тэгсэн чинь ингээл нэг 50k 100k гэл ингээл зээлдэг болсон. За тэгээд сатанат нөгөө нэг 10 сард 22 оны 10 сард Баавар ресторанд ажиллаж эхэлсэн. Гэтэ аль биесны ажилчин биш, цалин ерөөсөө авдаггүй. Тэгээд яг яагаад мөнгө зээлээд байдгээс нэг мэдэхгүй. Одоо яг нөхөр нь ингээд дэмжээд байдгээс юм уу? Эсвэл одоо нөхөр нь яг дэмждэггүй байсан юм уу гэдэг дээр ингээд айгүй хэрэгэлзээ үүснэ. Зарим юмн дээр ингээд үнэтэй цаг аваад дэмжээд байдаг ч юм шиг аялалд авч яваад байдаг. Зарим юмн дээр зүгээр ингээд баярын ширээ засахад ингээд ахаасаа мөнгө зээлж барайл. Тэгээ сатанат ингээ өөрөөс нь баярын ширээний мөнгө одоо зээлэнгүүт ингээ гайхчихсан байхгүй юу? Ингээд тэр ширээг ерөөхдөө ахын мөнгөөр ингээ зассан байгаа байхгүй юу? Өргөжлүүлээд Бишимбаевын 2 дахь эхнэрээс одоо 3 хүүхэд төрсөн. Тэр 3 хүүхдүүдэд сатанат бол өөрийгөө ингээ одоо нэг хойд ихнэ гэж боддог. Тэгээ хүүхдүүд ч гэсэн сатанатыг бүр ээжээ гэж дууддаг гэсэн гинэ. Айтем Нике гэдэг зүйлийг тайлбарласан. За Нике гэдэг нь исламын одоо ёсонд аль биесээр гэрэлтэд батлуулсан хүмүүс дараа нь ийм одоо итгэл үнэмшлэрээ ийм шашны ингээд одоо ёс зан хийдэг байгаа байхгүй юу? Заншил хийдэг. Энэ нь болохоор яг ингээд итгэл үнэмшлэрээ холбогдож байна гэсэн үг юм байна л да. Тэгээд гэрлэлтэд бас дахиад ингээд батлуулдаг байгаа байхгүй юу? За Бишимбаев сатанат хоёрын хувьд яг ингээд гэрлэлтийн гэрчлэгээ ерөөсөй байхгүй, аль биесээр гэрэлтэд батлуулаагүй. Тэгтээ тэрнийхээ өмнө Ники гэдэг зүйлээ хийлгэсэн. Өргөжлүүлээд Бишимбаевын өмгөөлөгч нар Айтемаас сатанатын талаар асуусан байгаа. За тэгээ сатанат ямар зан чанартай хүн байсан бэ? Тэр нөхрөө дарамтлагдаг хүн байсан уу? Нөхрийн үгэнд ордог хүн байсан уу гэж байгаа байхгүй. Тэгмүүд энэ асуултыг ингээ гайхаад одоо энүүгээр мим хийгдсэн байгаа заа юу? Юу гэсэн үг вэ? Эрэгтэй хүнийг дарамтлагдаг хүн байсан уу? Дарлуулдаг хүн байсан уу гэж асуух чи яг ямар асуулт вэ? Аль нэг нь байх ёстой юм уу гэд бүр ингээ гайхажсэн. Тэнгүүтлээ сатанат бүх юмыг 50% гэж боддог хүн байсан. Тэр маш эерэг одоо зөөлөн эмэгтэй байсан. Тэгээд эрэгтэй хүн нь хүчтэй байхад сатанат реакт үзүүлэхээр хүн мөн үү гэж Бишимбаевын өмгөөлөгч нар асуусан. Тэнгүүд нь амар гайхаад сатанат итгэл үнэмшлэрээ араар тавилт, хууралт гэдэг зүйлийг ерөөсөө өршөөдөггүй хүн байсан. За сатанат нөхөртөөгөө яаж харьцдаг хүн байсан бэ? Нөхрөө хамгаалж хайрладаг байсан нь надад бол маш тодорхой байсан гэж ах нь хариулж байна. За 2022 оны 10 сард сатанат Instagram-а private болгосон. Бишимбаев өнгөрсөн амьдрал бүх юмыг нь харддаг байсан. Бишимбаевын хардталтыг тайлбарлахдаа Айтем бүр ингэж хэлсэн байхгүй гяс ингэж шургуулсан. Хэрвээ сатанат өнөөдөр энд амьд байсан бол Бишимбаевын өмгөөлөгч таныг өнөөдөр сатанаттай хардсан шүү. Бишимбаев бүр тийм амар хардтай хүн байсан. Сатанатын өнгөрсөн амьдралыг ярих юм бол Сата нэг залуутай 3 жил үерхсэн. Гэтэ өмнөх нөгөө нэг
үргэлжлүүлсэн залуучуудад нэрийг хийх гэдсэн байхгүй. Тэнгүүд ингээ гайхаад би хийхгүй гэдгсэн чинь шүүгч та нэрийг нь хийх гэдгсэн байхгүй айгу сайн. Тэг өнгөрсөн амьдрал нь яг энэ зодуулаад алгуулсан яг энэ гэмт хэрэгтэй яг ямар ч холбоотой ерөөсөй ойлгоогүй. За сатанат мөнгө зээлдэг байсан гэсэн энийг ингээд сатанатын орлого гэж үзэхгүй гэдгийг ингээд ах нь маш сайн тайлбарласан. За нэг удаа сатанат ахындаа ингээд зочлохдоо та нэг давхар руу буугаад гэрээчин гадаа машинтай квандаг юм уу? Квандаг биш бай юм уу? Түүний аав ээж ч юм уу нэг хүн байна уу? Та шалгаад өгөөч гэж асууж ирсэн. Тэр үед хүн байхгүй байна гэсэн чинь хойноос нь ингээд ахын гэрт ирж ирсэн. За тэгээд бас үргэлжлүүлээд өөр нэг үед сатанатын ах нь сатанат руу 100,000 тенге явуулж исэн байна. Сатанат багтаа ямар нэг осолд орж исэн үү гэсэн чинь нэг машины осолд орж исэн. Гэхдээ тэр үед ямар ч тийм гэмтэл цус мус алдал байгаагүй зүгээр ингээд өөрөөсөө имлэг дээр очиж исэн. Тэр үед бол толгооны цус харуулт энэ төр бол тархинд нь ингээд үүсээгүй байсан. Тархины цус харуулт. Яагаад гэвэл ингээд Бишимбаевын өмгөөлөгч нар сатанат багасаа авсан гэмтлээсээ болоод яг тухайн өдөр насварцсан гэж ингээд хэлүүлэх гээд байгаа байхгүй юу? Сатанат ахтайгаа нөгөө нэг хэд хоног чатаар хэрэлцсэн шүү дээ. За тэрнийхээ дараа ахыгаа нэг сар блоклж ирсэн. Яагаад гэсэн шалтгааныг мэдэхгүй байна. Гэхдээ магадгүй нөхөртөө ахтайгаа чаталсан чатаа харуулахгүй тулд тэгсэн байж магадгүй гэж хэлсэн. За сатанат тийм шүү дээ. 2012 онд Англи улсад англи хэлний курсад 6 сар сурж исэн. Тэгсэн чинь ингээд Бишимбаевын өмгөөлөгч нар тухайн үед осолд ороод толгоондоо ямар нэг гэмтэл авсан байх боломжтой эцтэй гэсэн чинь тэр тийм болоогүй. Манай дээрээс нь манай гэр бүлд ингээд багасаа ямар ч тийм хүчрхийлэл гэдэг зүйл ерөөсөй байдаггүй. Тийм учраас ингээд ямар нэг гэмтэл тархиндаа гэмтэл авсан байх боломжгүй гэдгийг баттгаж хэлсэн. Бүгдээрээ Молдокаш гэдэг залуугийн гэрчийн мэдүүлгийг сонсъё. За энэ залуу болохоор тухайн гастроцентр гэдэг ингээд том байш байгаа штэ хідэн давхар. За хоёр давхарт нь баавар ресторан байдаг. Нэг давхарт нь Берлин гэдэг баар байдаг гэсэн юм билээ. Нөгөө нэг ах нь нэг баарны нээлтэнд очлоо гэдээсэн штэ. Тэр баар юм билээ. За Молдокаш гэдэг залуу болохоор түрээсийн хилцээний дарга гинэ. Ерөнхийдөө энэ байгууллагын түрээсийг хариуцдаг. За тэгээд энэ залуу камерын бичлэгийг устгасан байгаа хгүй. За тэгээд яг хэлсэн цагт нь орж ирээд ингээ устгасан юм байна л та. Тэгээд камерын бичлэгийг устгахдаа ингэсэн гинэ. Бажанов ингээд Бажановын доор ажилладаг залуу байгаа хгүй. Тэгмээд Бажанов энэ залууд камерын бичлэг устгах гэж хэлсэн. Тэгээд очоод тэр нэг камерууд байдаг нэг юм өрөөнд ороод устгасан байгаа хгүй. Тэгээд анх болохоор тэр нэг давхрыг хариуцдаг эмэгтэйгээр устгуулах гэсэн чинь нөгөөх нь чадаагүй. Тэгэнгүүт Молдокашаар ингээ устгуулсан байгаа. Тэгээд энэ залуу болохоор өглөөний 10-аас 7 хүртэл ажилладаг. Тэгээд ерөөхдөө Бишимбаевтай ингээд бас нэг таарч марж юм ярьдаггүй. Яг Бажановтай л ингээд яг туулж харцдаг байсан. Тэр бол миний дарга байсан. Гэхдээ Бишимбаевыг бол бүгдээрээ ингээд нөгөө юм эзэн гэдгийг мэдж байгаа. Гэхдээ хамгийн их нөө зааварчилгаа өгдөг байсан хүн нь бол ингээд Бажанов гэж байгаа байхгүй. Тэгээд камерын бичлэгийг устгахдаа яаж устгасан талаар ингээд маш олон удаа тайлбарлсан. За ингээд тухайн өдрийн ингээд бичлэгүүд нь ингээд файлаар байж идэг. Тэгээд зүгээр идэвхжүүлэл delete гэдээсэн гэсэн. Тэгээд бичлэгүүдийг үзсэн үү гэсэн чи ерөөсөө үзээгүй. Бүх хурал дээр ингээ хоёр талын өмгөөлөгч чөлөөтэй асуулт асууж болно. Дээрээс нь прокурор хүртэл асуулт асууж болно. Өмгөөлөгч хүртэл тангарахтны шүүгч нарын ингээд цаасан дээр бичиж явуулсан асуултыг асууж болох байхгүй. Тэгээд энэ Молдокаш ингээд яг тэр бичлэгүүдийг ингээд яг яаж устгасан бэнгүүд нь ингээд идэвхжүүлэл delete гэд өөрөө ингээд яг тийм лаг IT-ийн мэрэгчлэлтэй биш. Тэгтээ зүгээр ингээ устгацсан гэж байгаа хгүй. Тэгээд тэр үед бичлэг устгах чагт чи яг хойно чи хэн байсан бэ гэдгсэн чи миний хойно Бажанов зогсож байгаа те гараа явцсан гэд. Тэгээд Бажанов өөрийг чи ингээд бичлэг устгах чагт яг ингээд сайн хараад дуустал устгахыг хүлээсэн үү гэсэн чи үгүй би яг сайн санахгүй байна. Миний хойно нөгөө нэг эмэгтэйсэн. Тэгээд дээрээс нь бас ингээ Бажанов байсан ингээд гараа явцсан байсан юм шиг элэ гэл. Тэг ямар ч лээсээ устгахсныхан дараа чи бүгдийг устгахсан уу энэ төр гэж ерөөсөө асуугаагүй. За Бишимбаев ч гэсэн Бажановоос ингээд тэгж асуугаагүй. Нэг ийм сонирн байдал үүссэн. Тэгтээ тухайн өдөр камерын бичлэгүүдийг бүгдийг нь устгасан. Тэгээд бичлэгийг устгаж байхдаа ерөөсөө ингээд үзээгүй гэж байгаа байхгүй. Яг юу устгуулад байгаа юм болоо гэж бодсон өдөр ч үгүй ерөөсөө тийм бодоогүй гэд. Тэгээд миний ингээд бодлоор сатанатын өмгөөлөгч нарын гайхаад байгаа юм нь захирлынхаа эсрэг хизээч энэ хүмүүсийн мэдүүлэг өгөхгүй юм шиг байгаа юм. Тэгээд таны босс хэн бэ? Тэр танд цалин өгдөг үү? Энтэрхингүүд тэгэнгүүт ингээд ер нь энэ хэрэг болсныг мдээгүй л гээл ерөөхдөө бүгд нэг тийм байр суурьтай. Ингээд аллахын эд мөрөгийн баримт устгах жагаа хүртэл ингээд мэдгүй би тэгэл устгаал гараа явсан. За Молдокаш 16 цагт Нашатир авчирч өгсөн байгаа. Тэгээд
зүгээр имийн сан ороод нашид тэр авчирч өгөөд яг одоо хин Бишимбаев Бажанов даалгавар өгөнгүүд тэрийг нь Бажанов бас доотлын ингээд нөгөө туслахуудаа ингээд даалгавар өгөөд ажлынханд даалгавар өгсөн байхгүй. Тэгэнгүүт энэ хэрэг дээр ингээд айгүй олон одоо ингээд гэрчнэр хамсаатай хүмүүс олон болчихж байгаа байхгүй юу. Тэгээд яг ингээд прокурорын зүгээс бол энэ хүмүүнийг яг зүгээр л мэдхгүй л бичлэг устгацсан гэж ингээд угаасаа анхныхаа нөгөө дүгнэлтэн дээр бичсэн байсан. За та хэд санаж ивэл Бажанов ингээд тэр би хүн алчлаа гэж надад хэлсэн ингээд байсан шүү дээ. Тэгсэн чинь ингээд сатанатын өмгөөлөгч нар Бишимбаев танд тэгж хэлсэн юм уу эсвэл Эрдэнэ гэдэг хүнд хэлсэн юм уу гэд ингээд нэг толгой эргээдсэн шүү дээ. За Эрдэнэ гэдэг хүн нь болохоор Бауэр ресторанд хагас цагаар ажилладаг, бас нэг давхурт байдаг Берлин ресторан баарнд бас хагас цагаар ажилладаг юм хүн байгаа хгүй. За тэгээд зураг нь инэн. За Эрдэнэ гэдэг энэ залуу болохоор одоо рестораны зөөгч гэх юм уу? Эсвэл одоо рестораны бартендер. За яг хэргийн газар 11 сарын 9-нд 23 цаг тэг минутаас 23 цаг 45 минут хүртэл энэ хүнээс мэдүүлэг авсан. За яг тэр тухайн мэдүүлгийн дагуу ингээд асуулт асууж байгаа байхгүй юу? 2023 оны 11 сарын 8-нд би гастроцентрт Берлин одоо баарнд ажилтай байсан, ээлжтэй байсан. Би 14 цаг тэг минутаас шөнийн 2 цаг тэг минут хүртэл гараатайсан. За VIP 1-д Бишимбаев их нэртэйгээ байсныг би мэдсэн. За Эрдэнэ мэдүүлэхдээ ингэж хэлж байгаа. Би 11 сарын 8-ны өдөр оройн 8 цагаас ресторан хаах хүртэл Бауэр ресторанд байсан. Тэгээд VIP өрөөнд Бишимбаев их нэртэйгээ байгаа гэдгийг манай нөгөө ээлжний хүн надад хэлсэн. За тэднийг явхад манай менежер Карл Гаш Яндекс такси дуудаж өгсөн. Бауэр ресторан хаахад бүгд ээлжид дуусгаад ресторанаа хаагаад ингээд тарцгаасаа. За би өнөөдөр 11 сарын 9-ний 14 цаг тэг минутанд Берлин баард ээлжтэй. За ээлжээ эхлэхээс өмнө өглөө 11 цагт би Бауэр ресторанд ирсэн. За Бауэр ресторанд Бажанов, менежер Карл Гаш, Касчин Нургүл, зөөгч Аристан Ирнар Рустем гэд нийтдээ ресторанд өөртөө нийлээд 7 хүн өглөөний 11 цагт ажилдаа ирсэн байгаа хгүй. За VIP нэг өрөөний хаалганы гадаа том цэцгийн сав байхыг би харсан. Бажанов ирээд VIP өрөөнд Бишимбаев байгаа хэнийг ч битгий оруулаарай гэсэн. За 13 цаг тэг минутанд ресторан хаасан гэж Бажанов хэлсэн. Тэнгүүд нь би доошо Берлин баар руу очиж ажилдаа орохоор бэлдсэн. 11 сарын 9-ний 20 цаг 18 минутанд Бажанов над руу ярьж 2 давхурт ир гэсэн. Би лифтээр дээшээ гарч ирэхэд Бишимбаев гартаа хутгатай миний ойлгосноор өөрийгөө алахыг хүссэн байсан. Бажанов хажууд нь байсан. Өөртөө гэмтэл учруулахаас нь болиулах зорилготой би гүйж очоод хамт Бишимбаевын гарнаас хутга салгасан. Гарнаас нь хутга салгахад тэр галтгоо руу орж өөр хутга авахар завдсан. Зогсоо хорлох хийх зур 10 минутын дотор цагдаагийн ажилчид ирсэн. За цагдаа ирэхэд Бажанов цагдаа дуудсныг VIP 1-д эхнэрийн цогцос байгааг би мэдсэн. Тухайн үед яг ингээ юу болоод байгааг мэдэхгүй хутгатай ноцолдож байгаа л ингээд өнгөрцөн байгаа хгүй юу. 10 минутын дотор цагдаа нар ирсэн. За ингээ асуулт асууж байна. Бишимбаев өөрийгөө ямар зорилгоор алахыг хүссэнийг та мэдсэн үү гэсэн чинь Эрдэнэ бид хоёр ноцолдож байхад Бишимбаев эхнэрээ алсан гэдээсэн. VIP 1-д тэр хэвтэж байгаа. Энэ шалтгаанаас болж өөрийгөө хурдан эвгүүтгэмээр байна гэсэн. Тэр яг ямар үг хэлсэн бэ? Ийм шалтгаанаас болж өөрийгөө хутгаар эвгүүтгэмээр байна. Та сүүлд Нүкиноваг хизээ харсан бэ? Ямар байдалтай байсан бэ? Би 2-3 хоногийн өмнө харсан. Ресторанд найзтайгаа орж ирсэн. 12 сарын 10-нд дахиад мэдүүлэг авсан байна энэ хүнээс. За 11 сарын 9-нд мэдүүлэг аваад 12 сарын 10-нд дахиад мэдүүлэг авсан. За 16 цаг 15 минутанд эхлээд 16 цаг 50 минутанд дууссан. За асуулт 2023 оны 10 сарын 12-нд Бишимбаев их нэртэйгээ маргалцсан уу юу болсон бэ? Бишимбаевын эхнэр ба түүний хоёр найзтай ресторанд орж ирсэн. Том зааланд нэг юм тэмдэглээд вино уугаад суусан. Нилийн хэдэн шил вино уусан, бүр 6-7 шилийг уусан. За ресторан хаахад сатанатын найзууд явсан. Тэр хоёр VIP өрөөнд орсон. Нэмээд 4 шил вино захиалсан. Маргалдаж ойрлж хараал хэлж эхэлсэн. Би Бажанов руу яриад тэр хоёр хэрэлдэж байна гэхэд Бажанов би ажилтай завгүй байна. Ороод шалгаад хартаа гэж хэлсэн. За Эрдэнэ VIP өрөөнд ороход бүх аяг тавг хагарсан байсан. Бишимбаев дахиад вино загсан. За хоёр дахь удаага дахиж Эрдэнэийг дуудаад ороход нь мөс загсан. За ороод харахад дэжтэй. Мөс захихад нь ороод харахад сатанатын нүүрэн дээр нүдний доор цэнхэр болсон. Бишимбаевын нүүр бас цэнхэр болсон байсан. Би хагарсан аяг тавг авах уу гэж асуусан. Одоо цэвэрлэх үү гэж асуусан. Тэгсэн чинь хэрэггүй гэсэн. За зөөгч менежер тэднийг явах хүртэл хүлээсэн. Тухайн өдөр 10 сарын 12-нд гэсэн үг шүү дээ.
За өглөө 6 хүртэл хэрэлдэж тэнд байцгаасан байна. Арай гэж хөл дээрээ зогсож ядан тэр хоёр явцгаасан. Үүний дараа ресторан хаасан. За энэс өмнө ер нь бол сард 2-3 удаа VIP өрөөнд сууж амарч ууж хэрэлдэж байсан. Гэхдээ анх удаа 10 сард бол бүр одоо зодтолцсон байна. За би яагаад зодтолцсон гэж хэлээд байгаа вэ гэхэд тэгэхээр яг баттай нэг нь зодоод нөгөөх нь зодуулсан гэж ингээд бас хэлж болохгүй байгаа хгүй. Яагаад гэвэл яг энэ шүүх хурал дээр ингээд одоо шоу болсон, ингээд зодоон болсон л гэж хэлээд байгаа хгүй. Нэг нь алуулсан, зодуулсан гэж хэлээд тах юм бол нөгөө талдаа одоо яг нөгөө шууд шүүх хурлыг баг өмнөөс нь шийдчихэж байгаа юм шиг нэг үгээр ингээд хэлчихэд байгаа хгүй. Тэгэхээр ингээд одоо үхэл тохиолдсон, нас барсан, зодоон болсон энэ төр гэж ингээд хэлж байгаа хгүй. За Эрдэнэний хувьд нь штэ Бишимбаев яг тухайн үед Бажанов тэр гурав ингээд хутга авах гээд ноцолдож байхад би түүнийг алчсан уу гэж асуусан гэж хэлээд байгаа хгүй Эрдэнэ. Бажанов болохоор сүлд хэлсэн штэ. Я убил человека би хүн алчглаа гэж яг ингээд одоо нөгөө дүгнэлт маягаар ингээд хэлсэн ямар ч асуулт байгаагүй гэсэн чинь одоо Эрдэнэний хэлдгэр болохоор я убил человека гэдэг ингээд асуусан юм шиг хэлсэн гэдэг байгаа хгүй. Би хүн алцсан уу гэд. За тэгээд энэ дээр ингээ маргаа үсээд байгаа. За сатанат болохоор сатанатын өмгөөлөгч эмэгтэй өмгөөлөгч байгаа шүү дээ Жанна гэд. Тэр эмэгтэй асууж ин л та. Бишимбаев таны захирал юм уу? Таныг халамжлах одоо таныг халах боломжтой хүн мөн үү гэсэн чинь тийм ээ Бишимбаевын захирал намайг халах боломжтой гэсэн. За та Бишимбаевын бүх хүсэлтийг биелүүлдэг байсан уу гэсэн чинь за би бол Бишимбаевтай хувьчилж харьцдаггүй. За хүсэлт зааварчилгааг бол Бажановоос авдаг байсан. Бишимбаев тэгтээ надад бол тушаал өгчээсэн. Одоо надад ингэдэг гэжсэн. Тэр өдөр VIP нэгд бүү ор гэж менежер Карлагаш хэлсэн. Одоо менежер нь хэлжсэн юм байна. 11 сарын 9-ний өдөр 13 цагт. За ямар хутгатай байсан бэ гэсэн чинь том хутгатай байсан гэд за Бишимбаевын гаран дээр ямар нэг дүсэлт байсан уу байгаагүй өөрийгөө ээгүүтгэх ямар үйлдэл хийсэн бэ гэсэн чинь хутгатай ингээд одоо 0 руу гүйсэн гинэ тэр үед нь хойноос нь очиж ингээд хутгыг салгасан галтгоноос 2 дахь хутга авчаад за тэгээд Бишимбаев хутгатай 0 руу гүйхт нь араас нь орж ирээд ингээд хутгыг салгасан тэг гараа ингээд өргөцсөн байсан гинэ одоо ингээд нэг яаж ч өргөцсөн байсан юм дээ за тэгээд хутгыг салангуудлаа хойноос нь ингээд шууд ингээд бариад нэг нь хойноос нь бариад нэг нь урдаас нь ингээд хутгыг ингээд салгаж байгаа хгүй. Хойноос нь гидснээс нь ингээд тэрврээд тийм. За ингээд энэ хоёр хутга энэ болулсан юм байна. Ер нь бол би одоо яах гэж ингээд алваа энэ төр гэдээсэ гэх тэгнэ. За тэгээ ингээд хоёр хүний мэдүүлэг ингээд зөрөөд байгаа энэ дээр тэгэж яг ямар ч ингээд аль нь зөв хэлсэн буруу хэлсэн гэж дүгнэх боломжгүй. За ингээд энэ залуугийн дараа одоо нөгөө нэг сатанатын утсыг гэрт нь хүргэж өгсөн залуу байгаа хгүй. За тэр залуу болохоор бүр 22 оноос Бишимбаевын гэр бүлд жолооч хийжсэн залуу. За тэгтээ 23 оны 11 сарын 1-ээс Бажановын одоо удирдлага доор Бишимбаевын гэрт засвар хийжсэн залуу байхгүй. За Бишимбаев унтлахны өрөө том өрөөндөө одоо ханаа бодуулаад ингээд засвар хийлгэмээр байсан. Тэгээд тэрэнд ажилчид олж мөгдөг залуу гэсэн. За тэгээд энэ залуу болохоор маш сандруу бүр ингээд хоёр нэр хольж хутгаад бүр ингээд айгүй сандралтай ингээ ярьж байгаа. За ерөөхдөө одоо 2 удаа өмнө мэдүүлэг өгсөн хоёлаа зөрөөд одоо бас шүүх хурал дээр ярьж байгаа юм зөрөөд ингээд маш их ингээд нэг төөрөгдлөг үүсээд байгаа. Гэхдээ миний ойлгосноор бол бүх хүмүүс нь штэ яг юм Бажанов Бишимбаев гэдэг хүмүүсийн удирдлагын дор байсан учраас энэ хүмүүсийн эсрэг яг ярьж ресторантай холбоотой бүх хүмүүсийн мэдүүлэг нь 3 сарын 29-ний шүүх хурал дээрээс таахгүй. Тэгээд одоо жишээлбэл ингэж байгаа Бажанов энэ эмэгтэйд ингээд одоо бичлэг устгах гэсэн зааварчилгаа өгсөн чинь энэ эмэгтэй бичлэг устгаж мэдэхгүй тэгэнгүүт Молдокашт хэлээд Молдокаш тэгээд тэр ингээ өрөөлөө орж устгасан байгаа хгүй. Тэгэхдээ бас яаж бичлэг устгахыг тийг мэдэхгүй ингээ харж байгаад ингээд итгэвчүүлэлт юм байна. За нэгээр нь delete хийх юм байна. За итгэвчүүлээ delete гэдэг тогийн саунд хийгээдсэн гэж байгаа хгүй. Тэгээд ингээд ер нь бол хийсэн үйл явдлууд нэг ойлгомжтой. Ингэсэн гэд. Тэгээд яг цаанаасаа зааварчилгаатай ингэж яриад байгаа мó. Ер нь бол ингээд нэг чиглүүлэг авсан юм шиг үгүй юм шиг. Гэхдээ миний бодлоор энэ бүх хүмүүс ингээд гастроцентрт ажилладаг учраас бас Бишимбаевын өмгөөлөгч нартай холбоотой хүмүүс байж магадгүй гэж би бодсон. Тийм учраас ингээд Эрдэнэний одоо хэлсэн үгэнд хүртэл хүн алдсан юм биш үстэй гэж зур асуулт маягаар хэлсэн энэ төр гэдэг нь бас цаанаасаа ингээд зохион байгуулалттай юм шиг.
Тэгээ ер нь бол ингээд одоо миний зүгээр нь орчуулж байгаа хүн болгоны ярианд итгэж хэрэггүй зүгээр ингээд сонсоод өнгөрөөгөөрэй. Би ч гэсэн ингээд анх амар бичиж аваад ингээд итгээд байснаа сүултээ ботсон чинь нэрэл яг сатанатын өмгөөлөгч Жаннагийн хэлснээр эднэр чинь бүгдээрээ л бишин бай бас зааварчилгаа авдаг ингээд цалин авдаг халчихыг гэж айдж байгаа эрсдэлтэй хүмүүс шүү дээ. Одоо жишээлбэл Модекаш тухай одоо ажилласаа гастроцентр одоо ингээд хаацсан байгаа шүү дээ. Ажилгүй байгаа гэж байгаа байхгүй. Тэгээ бүгдээрээ ингээд ажилгүй болсон ингээд шүүхөр хүлээгээл сууж исэн хүмүүс. За энэ залууг Абель Нуркайдар гэдэг одоо тухайн үед болохоор Бишимбаевын гэрт засвар хийжсэн залуу байхгүй юу. За яг өөрөө засварчин биш тэгтээ засвар хийхэд хяналт хийжсэн Бажановын нэг туслах гэх юм уу. За тэгээд анхны мэдүүлгийг нь би шууд яриад эхэлчихье. Анхны мэдүүлгээс өмнө эдгээр айгүй асуулт асуугаадсэн чинь энэ залуу маань бүр сандраад бүр яриан дандаа ингээд нэг нийлэхгүйсэн байхгүй юу. Абель Нуркайдар анхны мэдүүлэг 11 сарын 1-нд Бажанов надад ажил санал болгосон 200 мянган тэнгэний ажил. Бажановын туслах гэхүүдээ. За 200 мянган тэнгэ гэдэг нь Монгол мөнгөөр 1 сая 500 мянган төгрөгийн ажил гэх юм уу. За Астана дахь одоо Бишимбаевын байранд засварчид олж өгөх, тэднийг хянах, барилгын материал дөхүүлэх ажил байсан. Бишимбаев их нэртэйгээ тэр байранд амьдардаг байсан. 2 өрөөний засвар хийх байсан. Унлахны өрөө ба том өрөөг засах. За ажил хэд хоног зогссон. Учир нь ажилчид цалингаа аваагүй. Гэвч бид нар одоо тухайн бригад гэх юм уу бригадир гэдээс ахлагт нь цалинг нь төлцсөн байсан. За ингээд ажил хэд хоног зогссон. Бишимбаев тухайн хүмүүст сануулга өгсөн. 11 сарын 9-нд өглөө 10 цагт Марк 2 машинаараа ажлын байранд буюу Бишимбаевын гэрт ирсэн. Сантехникч цахилгаанч ирэх ёстой байсан учраас би ирсэн. За бид хамт байр руу орсон. 30 минут одоо бригадир ахлахыг хүлээсэн. Материал хэрэг болсон. Би Бажановд эталон дэлгүүр орж материал авах талаар хэлсэн. 11 сарын 9-ний 12 цаг тэг минутанд эталон дэлгүүрээс бүх барилгын материалаа аваад байранд буцаад очсон. 13 цаг тэг 5 минутанд Бажанов над руу залгаж сатанатын хувцсыг юмыг авчрах хэрэгтэй байна гэж хэлсэн. Гэвч би санамсруугаар Бишимбаевын юмыг авсан. Замдаа Бажанов руу ярихад сатанатад дулаан хувцс хэрэгтэй гэж хэлсэн. Би буцаж яваад Бишимбаевын юмыг орхиод сатанатын хувцсыг авсан. Би гастроцентр руу орсон. За баавар ресторан руу яг зорьсон байгаа хгүй. Тэгсэн чинь ирэхэд ресторан хаалттай. За би 3 давхурт дээшээ гарч оффист ортол Бажанов байхгүй. Залгаад оффист хувцс үлдээгээд буцаад ажил руугаа явсан. Бажанов хэлэхдээ хүүг нь шатрын дугуйланд хүргэж өгөөд авах ёстой гэсэн. Би хүүг нь хүргчээд нэг цаг хүлээгээд 19 цаг 40 минутанд аваад тэгээд Бажановын гэрт хүргэж өгсөн. За дараа нь ажил дээрээ очиод Бишимбаевын гэрт штэ. Өнөөдөр юу хийгдсэн репорт Бажановд явуулсан. WhatsApp Messenger-ээр явуулсан. За 20 цаг 54 минутанд Бажанов залгаад Бишимбаев дулаан хувцс хэрэгтэй байна аваад ир гэсэн. За ирэх замдаа би цагдаагийн ажилчидтай таарч рестораны гадаа 15 минут зогссон. Хүмүүсийг оруулахгүй байсан. Би хүлээж агаад ороод Бажановын хажууд зогсож байсан эмэгтэйд хувцс өгсөн. Би 2 цагийн турш тэнд зогсож байхдаа хүмүүсийн амнаас болон онлайнаар одоо сайтуудын мэдээлэл уншиж болсон явдлыг ойлгосон. Үхлийн шалтгаан тодорхойгүй байсан. Тэг цаг 21 минутанд Бажанов над руу ярьж Бишимбаевын гэрийн түлхүүрийг аваад ир гэсэн. Би гялс Бажановын гэр рүү явж түлхүүрийг аваад Есэл гудамжинд ирсэн. Ягаад сатанатын хувцс авчрахыг шаардсан шалтгаанаа хэлсэн үү гэж одоо прокурор асуусан гэсэн чи үгүй зүгээр л авч ир гэж хэлсэн. Сатанатын хувцсыг авч ирэхдээ сатанатыг би ерөөсөө хараагүй. Ямар хувцс авч ирсэн бэ гэсэн чинь каки өнгөтэй одоо бор өнгөтэй өмд, саарал цагаан цамц, цэнхэр цамц. Сатанат Бишимбаев хоёр таны нүдэн дээр юу н маргалдаж ирсэн үү гэсэн чи ерөөсөө нүдэн дээр маргалдаж байгаагүй. Ягаад гэвэл нөө гэртэн засвар хийж байгаа шүү дээ. Ер нь бол Нуркайдар 11 сарын 1-ээс 9-ний хооронд л одоо ажилласан гэсэн үг байхгүй. За тэгээд тухайн өдөр Бишимбаевыг хүртэл хараагүй. За тухайн өдөр гэдэг нь 11 сарын 9 буюу сатанатын утсыг гэрт нь өргөж өгсөн өдөр байхгүй. За тэгээ өргөжлүүлээд ерөөхдөө олно штэ сатанатын бие хөхөрсөн байдалтай байхыг харж байгаагүй. Бишимбаев арх уудсан байхыг ерөөсөө таарлтж байгаагүй. Тухайн үед би сандарсан байсан учраас яг одоо анхны мэдүүлэг дээр ярьсан юм үгүй гэдг нь ингээд нэг юм орж хараад байгаа байхгүй. Тэгээд ярьсан үгүйг мэдэхгүй байна гэд тэгээд байгаа. Юу яасан байгаа байхгүй. Сатанатын утсыг хөргөж өгсөн гэдгээ анхны өдөр ерөөсөө хэлээгүй байгаа байхгүй. Тэгээд эн чинь одоо нөгөө нөхөн амны хэрэгт айгүй чухал ингээд одоо нотлох баримттай штэ гэсэн чинь би ингээ уг нь ярьсан штэ ингээд одоо шууд ингээд нөгөө цагтаа өөрөөс нь чи утас хувцсыг нь зөөсөн хүн мөн үү гэхэд би тийм би утас хувцсыг нь зөөсөн гэж уг нь би хэлсэн штэ гэдэг байгаа байхгүй.
11 сарын 9-ны шөнө өөрөөс нь мэдүүлэг авахтай штэ. Цагдаа нар чи утас хувцсыг нь зөөсөн хүн мөн үү гэхэд тийм гэдэг чинь чамайг хорж магадгүй шүү гэд ингээд сүрдүүлээдсэн гинэ цагдаа нар. Тэгээд тэр үед ингээ айгаад би ерөөсөө юу ч нуугаагүй, би бүгдийг үнэн хэлсэн гэд тэгээд байгаа байхгүй. Гэхдээ 2022 онд Абель Нуркайдарын төрсэн ах нь эдний жолоочор ажилладаг гэсэн байгаа байхгүй. Тэгээд Альмира Болтобой дүүгийн одоо ажилд бас ингээд санал болгоод авсан юм байна л та. Гэхдээ энэ залуу одоо болтол эдний жолооч хийдэг үгүйгээ ерөөсөө хийлээгүй гэж жоохон ойлгомжгүйсэн. Тэгтээ Баяжановын доор бол би ажиллахаа болцсон гэдгээ хэлсэн. За 11 сарын 8-нд нөгөө Сатанат Бишимбаев Аида 3 Дима Биланы тоглолт үзсэн шүү дээ. За тэр үед болохоор яг орой Сатанаттай уцаар ярьсан гинэ Нуркайдар. Тэгээд уцаар ирсэн шалтгаан нь танаа гэрийн төлхөөрийг хаан тавих вэ гэдгийгсэн байна. Тэгсэн чи тэр үед цаана концерт сонсдод байсан болохоор ингээд нэг сайн ярьж чадаагүй. Тэгтээ нэг юмны одоо нэг хаан чилээ тавьчих гэд хэлсэн байгаа хгүй. Тэгээд төлхөөр тавих талаар асуугаал өөр юм юусэн яриаггүй гэж. За тэгснээ сая одоо өмнөх мэдүүлэг тэгж хэлсэн байгаа хгүй. Тэгтээ сая болохоор ингээд би тэгтээ Сатанат ерөөсөө уцаар ярьж мэрч үзээгүй би ерөөсөө ингээд та баг таарлаж байгаагүй гэдгийгсэн байхгүй. Тэгээд бүр ингээд мэдүүлгэн зурж яриад. За тэгэнгүүт нэрээ тийм би нэрээ уцаар ярьж исэн юм биш үү нэрээ төлхөр тавихыг асуужсэн гэл бүр аль 5 сарын өмнө болсон юм болохоор би ерөөсөө мэдэхгүй байна. Уучлаарай гэл. За тэгээ 11 сарын 9-нд уцыг нь гэрт нь аваачихтаа Баяжановтай уулзсан газраас 10-15 минут машинаар яваад одоо тэр гэр нь очичдаг байгаа байхгүй. Уцыг гэрт нь аваачаад хаан тавьсан бэ гэсэн чинь унлахны өрөөний юм уу нэг өрөөний ингээд нэг шүүгэн дээр тавьсан гэж байгаа байхгүй. Тэгээд тэдний гэр одоогоор ингээд маш их засвартай байгаа учраас бүх юм нь ингээд маш замбраагүй байгаа. Тэгээд засвар хийж байгаа учраас яг аль нь Бишимбаевын гэрт засвар хийж байгаа учраас яг аль нь аль өрөөг ингээд ялгаж хэлэхэд маш хэцүү байна. Тэгтээ нэг өрөөний ингээд нэг ширээн дээр тавьсан. Тэгэл үлдээгээл тэгэл ажилдаа орсон гэж байгаа байхгүй. За тэгээд өрөө нь яг ингээд хаалгаар ороод нэлийн цаашаа явдаг тийм өрөө байсан гэсэн. Тэг ер нь ингээд бүтэн давхар ингээд одоо хагас давхар байшин амар том гэртэй юм шиг байгаамаа бүр. Юу. За ингээд 11 сарын 10-нд Альмирад машиныг нь хөргөж өгсөн гинэ. Бишимбаев ээжэд за аав ээж нь нөгөөний хэрэг олсноос маргааш нь ингээд одоо төрлөх хотоосоо ирж байгаа хгүй. Тэгээд Mercedes-Benz машиныг хүргэж өгсөн. Машины төлхөөрийг оройн надад Баяжанаг өгсөн үгүй би санахгүй байна. Маргааш өглөө нь ч өгсөн байж магадгүй. Гэхдээ Mercedes-Benz машин нь гастроцентрийн үүдэн дээр гадаа байсан учраас би ингээд одоо Бишимбаевын гэрлөө хөргөж өгөх ёстой болсон. Тэгээд байрны нэгжлэгт болохоор Нуркайдарыг ерөөсөө оруулаагүй. Нуркайдар тэр гэрт нь байгаагүй. 2022 оноос хойш би Бишимбаевын гэр бүлд ажиллаж байгаа. Баяжановын доор бол 11 сарын 1-ээс ингээд ажиллаад тухайн үе одоо хэрэг болох хүртэл ажилласан. За ингээд мэдүүлэгт нь ингээд дандаа нэг зөрүү үсэт байгаа. Шалтгаан нь болохоор 14 цаг 35 минутанд уцыг авчиж өг гэж Бишимбаев Баяжановт WhatsApp-ын чатаар ингээд хэлсэн байна. Тэгсэн чинь Нуркайдар болохоор бүр аль хэлт одоо аваач зүг гэсэн цагаас нь өмнө нь аваачд өгөх зааварчилгаа авсан гэдэг байгаа байхгүй. Тэнгүүд ингээд 14 цаг 35 минут за 14 цаг 35 минутанд Бишимбаев Баяжановд WhatsApp-аар тэгж хэлсэн байна. Тэгтэл таны мэдүүлэг чинь зөрөөд байна гэсэн чинь Нуркайдар 14 цаг 33 минутанд над руу залгасан ч хийж магадгүй 35 минутанд залгасан байж магадгүй. Яагаад гэвэл одоо ингээд Баяжанов амар олон тухайн өдөр ингээд залгаад ингээд наашаа цаашаа болоод барилгын материал аваад маш олон удаа наашаа цаашаа Баяжановтай харьцсан. Яг аль дуудлага нь ингээд тэр утас авчир гэдэг дуудлага болоо гэдэг би хэлж мэдэхгүй байна гэд тэгсэн. За чатаар над руу ерөөсө бичээгүй уцаар ярьж уцыг хүргэж өг гэсэн болохоор яг ингээд тодорхой чат бичиж байгаа юм шиг ингээд хэлэх боломжгүй байна. Тэгээд 14 цаг 33 минутын тэр дуудлага байсан байх гэж би бодож байна гэж. Баяжанов орой Нуркайдар руу WhatsApp-аар одоо чат бичсэн байхгүй. Тэгээд Бишимбаевын хувцсыг яаралтай аваад ир гэж хэлсэн. Тэгэхдээ айгүй яаралтай гэж хэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт нь Нуркайдар гал гарсан бах та гастроцентрт гал гарсан байна гэж ойлгосноо. Тэгсэн чинь одоо очсон чинь ингээ үгүй байсан байгаа байхгүй. Шүүх хурлын тахим сууж байгаа 11 тангарагтны шүүгч нар шүүгчээр дамжуулж Сатанатын ахаас асуулт асуусан. За ягаад Кондиктэй Сатанатын зураг зодуулсан талаар ерөөсөө ярилцж байгаагүй гэд тэгсэн чинь Сатанатын ах нь хэлж байгаа хгүй. Сатанат яаж амьдрахаа өөрөө шийднэ. Тэгээ Кондик шийдэхгүй би ч шийдэхгүй. Тэгээ Сатанат ер нь бол өмнө ахтаа ингэ хэлсэн шүү дээ. Миний амьдралаас хоолой юм ээ гэд. Тэр үед нь ингээл нэг амьдралуу дайрч орж ирэл чи манай дүг зодсон гэдэг дахиад ингээ асуудал үүсхийг хүсээгүй гэдгээл илэрхийлж байгаа хгүй. За хоёр дахь асуулт нь болохоор ягаад Назимтай уцаар яриаггүй вэ гэдгсэн. За Бишимбаевын өмнөх их нэртэй.
над руу цагдаагаас холбогдоогүй гэж ах нь хэлсэн. За үргэлжлүүлээд ээж хүний хувьд одоо ямар реакц гаргах нь тодорхой. Ерөнхийдөө тэр үед хүүхдүүдийг зодцсон гэж одоо ууртай байсан. Тэгээд илүү одоо лавшруулж холбогдсноор асуудлыг даамжруулж магад гэж бодсон гэж хэлж байна. Тэгээд тухайн үед яг ингээд нөхцөл байдал ямар одоо хэцүү байсан штэ, ингээд нэг одоо тэнд ингээд сатанат нөхөртөөгөө зодтолцсон юм шиг. Тэгээд одоо Бишимбаев хүүхдүүдтэй гар хүрсэнийг ингээд сатанатын ах нь хүрсэн гэж бодсон байж магадгүй. Тэр ингээ айгүй сонин нэг бүрийн асуудал болсон. За 3 дахь асуулт нь сатанат яагаад бурууг өөртөө аваад байсан бэ гэсэн чинь ер нь бол Квандак Бишимбаевыг хамгаалахын тулд миний буруу байсан, миний буруугаас додон болдог, маргаан болдгоо гэж хэлсэн. За дөрөвт нь Квандак яагаад сатанатыг зодсон талаар ер нь хэлсэн үү гэсэн чинь ер нь бол ингээд яагаад өөрийг нь зоддог гэсэн талаар хэлээгүй. Тангарагтны шүүгч нарын 4 дахь асуулт Квандак яагаад сатанатыг зодсон бэ, зоддог байсан бэ гэж асуухад нь штэ. Айтем сатанатын ах нь хүнд гар хүрэхэд шалтак байдаггүй маа. Тэгээд надад ингээ ямар ч шалтак хэлсэн би ингээ сонсоогүй гэж хэлсэн. За ингээ энэс цаашаа одоо 4 сарын 1-ээс эхлээд Бишимбаевын мэдүүлэг эхэлж байгаа. За тэгээд энэ Бишимбаевын мэдүүлгийг сонсохдоо та бүхэн маань ингээд ер нь бол ингээд нэг үлгэр шиг юм ярьж эхэлж байгаа л да. Тэгээд айгүй зөөлөн ярьж гин. Тэгээд энэ хүн амны хэрэг гэдгийг ингээд санангаа энэ ингээд мэдүүлгийг сонсох хэрэгтэй гэж би ингээд бодлоо. Сонсож байгаа хугацаанд баг би өөрөө ингээд маш их уярлаа. За Бишимбаев энэ мэдүүлгийг өгөх гэж ингээд 5 сар хүлээсэн. Энэ хугацаанд прокурорт ямар ч мэдүүлэг өгөөгүй, прокурор өөрт нь ярилцъя гэдэг тэгэнгүүт ерөөсөө ярилцдаггүй, зөвхөн өөрийнхөө өмгөөлөгч нартай ярилцдаг гэсэн. За ингээд 5 сарын дараа одоо тайлан дээр гарч ирж тайлан тоглолтоо тавих гэж байна. Тэгээд яг бас тайлан тоглолт гэж харах юм бол харна. Тэгтээ яг үннээ ярьж байгаа гэж харж сонсох юм бол бас тэр талаараа сонсно. Тэгэд ямар ч байсан, ямар ч одоо өнцгөөс ярьсан байх боломжтой. Тэгтээ энэ бол хүн амны хэрэг шүү гэдгийг яг санаад тэгээ сонсцгоё.